нам гүмхэн хөндөд байрлах Ипра хот одоо тайван аялал жуулчлалын хот мэт харагдана. Харин 100 гаруй жилийн өмнө дэлхийн 1-р дайны үед энэ газар дэлхийн хамгийн аимшигтай тулдаануудын нэгэн төв болсон билээ. Янд анх удаага хиймийн зэгцийг өрнөөр ашиглаж мянган цэрэг хормын дотор амьсгал богд өмнөж хот орчмын газар нутаг бүхэлдээ өхлийн манд дарагдсан юм. Яагаад энэ жижигхэн хот дайны хувь заанд ингэж гүн нөлөөлөв? Яагаад Ипра гэдэг нэр өдөөч айдас төсөөр инхийн үнцнийг сануулдаг тэмдэг болон үлдсэн юм бол? Бид одоо Ипра хотын түүх энд болсон тулаа дурсгалт газрууд мөн өнөө үед өгөх сурамжийг танилцуулах болно. Ипра хот дэлхийн 1-р дайнд маш чухал байр суурь эзэлж байсан. Энэхүү хот нь Франц болон Бельгийн хил орчимд Английн сувагт ойр байрладаг учраас зам төмөр замын гол цангилаа байсан. Хэрвээ германчууд Иприйг эзэлсэн бол тэд Английн цэргүүдийн хангамж ирдэг сувгийн бомбууд руу шууд тавтлах боломжтой болох байсан. Тийм ч учраас холбоотнууд энэ газрыг ямар ч үнээр хамаагүй хамгаалах шаардлагатай болсон. Иприйн нийтдээ 5 том тулдаан болсон. Тэдгээрээс хамгийн онцлог нь 1915 оны Ипри 2-р тулдаан бөгөөд энэ үед германчууд дэлхийд хамгийн анхны удаа холоорыг ашигласан нь дайныг оронгороо эргүүлсэн гэж үздэг. Мөн 1917 оны 3-р тулдаан буюу Пашенделийн тулдаан нь маш их шавартай хүн хүчний асар их хөрхөлтөөрөө алдартай байдаг. Энэ дайн нь зовлон зүдгээр авчирсны зэрэгцээ хаа сайгүй дарийн утаа тархаж элдв өвчин дэмгэг газар авсан бохир дайн байсан юм а. Бельгийн Ипир хот бол дэлхийн 1-р дайны баруун фронтын хамгийн аимшигтай тулаануудын талбар байсан юм. Хотын төвд орших Менингэйт нь дэлхийн 1-р дайны үед Ипрас Саляндад нас барсан Их Британи болон түүний хамтын нөхрөлийн орнуудын эрэлхийг зориг цэргүүдэд зориулсан дурсгал юм. Дайны үед энэхүү газраар дамжин олон мянган цэрэг эрс тулдааны халуун цэг рүү явж байсан бөгөөд тэндээс 54,000 гаруй сургаггүй алга болж цогцсон уул болсон тул эдгээр цэргүүдийн нэрсийг Менингэйтийн чулуун хатан дээр сийлсэн байдаг. Энэхүү газар орой бүр эх орныхон төлөө ам өргөцсөн эрэлхийг зориг цэргүүдийг хөндөдөх сүүлчийн бүрээний ёслол болдог байна. Дараагийн газар бол Цайнгот оршуулгын газар. Энэхүү оршуулгын газар нь баруун фронт дахь тулдааны үеэр нас барсан 12,000 орчим цэргүүдийн булш мөн 35,000 гаруй сургагын алга болсон цэрэг эрсийн нэрсийг агуулсан түүхэн ач холбогдол бүхий дурсгал газар юм. Цайнгот оршуулгын газар нь дэлхийн хамгийн том дайны оршуулгын цогцлборуудын нэг гэлээ. Хийлжар Ипир хотоос өмнө зүгт орших төмөр замын барилгын үлдэгдэл боловч стратегийн чухал өндөрлөг байрлал юм. Тиймээс Хийлжар нь Британи болон Германы цэргүүдийн хооронд ширүүн тулаанууд өрнөдөг баруун фронтын хамгийн маргаантай цэгүүдийн нэг байв. Түүхэнд хамгийн тод үлдсэн үйл явдал бол газар доорх уурхайн дай юм. Түүний улмаас үүссэн асар том бөмбөгний тогоонууд өнөө хүртэл Ипир хотод хатгалгадан үлдсэн байдаг. Дээрх 3 газар нь дайнд амьд өргөцсөн олон зуун мянган хүмүүсийг хизээч мартахгүй байхын тулд бидэнд үлдээсэн түүхэн сануулга билээ. 1915 оны хавар Иприйн 2-р тулдаанд анх удаа хлорийн өргөн хэмжээгээр хэрэглэгдсэн. Канадын 2-р дивизионы эмч Жон Макрей Фландерсийн талд байрласан хэрийн эмнэлэгт ажиллаж хийн алслагад өртсөн болон шархсан олон цэргийг хүлээж авдаг байсан. Тэр тухайн өдрүүдийн тэмдэглэлтэй фронтын тасралтгүй буудлага шархсан цэргүүдийн талаар товч бичсэн байдаг. Дайны талбар дээр Жон Макрейн дотны найз болох дэслэгч Алексис Хелмер их бооны дэлбэрэлтэд өртөж амиа алдсан бөгөөд Макрей найзаагаа өөрөө оршуулсан байдаг. Маргааш өглөө нь Макрей Фландерсийн талд өгсөн цэргүүдийн байсан газар намуу цэцэг ургасан байхыг хараад тэмдэглэлийн дэвтэр дээр энэ Фландерс филчүүлгийн эхний хувилбарыг бичжээ. Фландерсийн талд намуу цэцэг сэвэлзэн игнээ мөрөн дундах загалмай хөшөөнүүдийн хооронд бид болох хөгсөд сайхныг хүртэл амьдарч өөрийн гээгийг мэдэрч нар жаргахыг хардаг байсан гэж бичсэн байдаг. Энэ Фландерс филчүүлэг нь тухайн үеийн бодит орчин Иприйн тулдаанд амь өргөцсөн цэргүүдийн талаарх Макрейгийн шууд ажиглалтаас үүссэн бүтээл гэж үздэг. Дэлхийн 1-р дайнаас шарах өнөөдөр ч бидэнд нэг зүйлийг сануулдаг. Инх тайван бол өөрөө олддог зүйл биш, харин хамгаалж хадгалж сэргийж байдаг үнэт баялаг юм. Ипра хотын үнэн түүх бол зөрчил хурцтахад дипломатын орон зай хэр хурдан алга болж хүчрэл хичнээн амархан давмгааллыг харуулсан харуулга.
Орчин үеийн гадаад бодлогод бидний сурах ёстой гол зүйл бол улс орнуудын хоорондын өрсөлдөөн ямагт хамтын ажиллагаатай зэрэгжиж орших ёстой явдал. Харилцааг таслах бус харин яриа хэлцлийг илүү бат бөх болгох нь олон улсын аюулгүй байдлын үндэс байдаг. Хэрвээ дэлхийн 1-р дайныг дахин давтахгүй байхыг хүсвэл бид нэг зүйлийг ойлгох шаардлагатай. Жижигхэн үйл ойлголт том гинжин урал үүсгэж болно. Харин харилцан хүндлэл, дипломат шийдэл, хамтын ажиллагаа л хүний амьдралыг хамгаалж энхийн үн цэнийг баталгаажуулж чадна.